Бүтээлч сэтгэлгээ. Хичээлийн зорилго урнаар сэтгэж, төсөөлөн бодож, зурх замаар бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх. Аливааг олон хувилбартайгаар ирж хайж бүтээлчээр сэтгэх. Бүтээл сэтгэлгээ гэдэг нь хэвшмэл биш, өөрөөр сэтгэн гэсэн үг юм. Бүтээл сэтгэлгээ хөгжүүлснээр юмсыг мэдрэх мэдрэмж, юмс үзэгдлийг чөлөөтэй холбох, өөрчлөн сайжруулах, шинээр сэтгэн бодох, аливаа асуудлыг олон талаас нь судалж шийдэх чадварууд хөгждөг байна. Ингээд сурах хүчиг дээрх дасгалуудыг харъя. 1. Шүтэнцний байрлалыг өөрчлөн шооны тоог 3 болгоорой. 1-р бодлогыг бодохдоо зөвхөн байрлалыг өөрчлөн дүрслэлийг харахыг анхааруулна. Ингэхдээ байрыг нь өөрчилсөн шүтэнц шинэ байрлал тавьсан шүтэнцийг хооронд нь ялгаж тэмдэглэнэ гэдгийг сануулна. Ингэснээр бодлогыг бодоход хялбар болох юм. Дараагийн бодлогыг харъя. Өгөгдсөн дүрсийг 2 хайчлалтаар 2 хэсэг болгон хуваагаад түүгээрээ тэгш өнцөг дүрсийг эвлүүлээрэй. Энд дүрсийн налуу хэсгийг ажиглан хэрхэн хайчилбал тэгш өнцөг дүрс үүсгэж болохыг ажиглуулна. Ингээд дүрсийг хэрхэн үүсгэж болохыг харъя. Гуравдугаар бодлого. Өгөгдсөн гурвалжин дүрсийг 2 хайчлалтаар 3 хэсэг болгон хуваагаад түүгээрээ дөрвөлжин дүрсийг эвлүүлээрэй. Энд гурвалжин дүрсийг 3 хэсэгт хуваахдаа зөвхөн 2 хайчлалтаар хайчлагдсан хэсэг нь тэгш өнцөг үүсгэнэ гэдгийг анхааруулна. Ингээд хэрхэн эвлүүлсэнийг харъя. Дөрөвдүгээр бодлого. Өгөгдсөн 5 дүрсээс 4-ийг нь ашиглан дөрвөлжин дүрс эвлүүлээрэй. Энд өгөгдсөн дүрсүүдийг хайчилж бэлтгэнэ. Түүнээс 4-ийг нь сонгон авч дөрвөлжин үүсгэнэ гэдгийг сануулаарай. Ингээд дүрсийг хэрхэн эвлүүлж болохыг харъя. Тавдугаар бодлого. Шүтэн зайр, ажилсаг, хичээнгүй илжгийг дүрсэлжээ. Эндээс 3 шүтэнцний байрлалыг өөрчлөн илжгийг эсрэг зүгт эргүүлээрэй. 5-дугаар даалгаврыг гүйцэтгэхдээ эсрэг зүгүүдийг сануулна. Ингэснээр сурагчид хариуг олоход хялбар болох юм. Бодлого 6. 3 шүтэнцний байрлалыг өөрчлөн тэнцэтгэлийг үнэн болгоорой. Энд тоонуудыг хараад
үйлдэл хийхгүйгээр тэнд сэтгэлийг үнэн байх ёстойг сануулна. Ингэснээр хариуг олоход дөхөн болох юм а. Дараагийн бодлогыг харъя. Бодлого 7. 3 шүтэнцний байрлалыг өөрчлөн 5 ширхэг дөрвөлжин бүтээгээрэй. Үүссэн дүрсээс квадратыг тоолохдоо дүрс тоолох аргыг ашиглана гэдгийг сурагчдад сануулна. Ингэснээр сурагчид хариуг олоход хялбар болох юм. Дараагийн бодлогыг харъя. Бодлого 8. Зургийн жижиг хэсгүүд өгөгдөжээ. Тэдгээрийг зөв дарааллаар нь байрлуулж их зургийг эвлүүлээрэй. Энд жижиг зургуудыг ажиглан юу бүтээж болохыг таамаглан ярилцсан. Ингэснээр эвлүүлэхэд хялбар болох юм. Бодлого 9. Үлдсэн пиццаг хэрхэн 4 тэнцүү хэсэгт хуваах вэ? Энд тэнцүү хуваалт хийн гэдгийг сануулна. Ингэснээр хариуг олоход хялбар болох юм. Бодлого 10. Өгөгдсөн 6 дүрсээс 4-ийг нь ашиглан 4-ийг харьцах нь 4 хэмжээтэй шатрын хөлгийг эвлүүлээрэй. Шатрын хөлөг ямар байдгийг төсөөлөн бодоод ярилцсан. Хүүхэд бүрийн санаа бодлыг сонсох нь чухал. Ингэснээр хариуг олоход хялбар болох юм. Бодлого 11. Өгөгдсөн 5 дүрсээс 3-ыг нь ашиглан бүтэн шоо эвлүүлээрэй. Дүрсүүдийн эвлүүлэх талууд мөн өнгийг анзаарах ёстойг сануулна. Бүтэн шоо хэрхэн харагддаг болохыг сэргээн ярилцах ёстой. Ингэснээр хариуг олоход хялбар болох юм. Сурагчид бүтээл сэтгэлгээний даалгавруудыг гүйцэтгэхэд багш аль болох задгай сэтгэх боломжийг бий болгоход нь анхаараарай. Ингээд танд амжилт хүсье.